Орой мэндийг хүргүүлэгчтэй бизнес мэдээлэл хөтөлбөрийн мэгмар гарагийн дугаар эхлэж байна. Мэдээллийн товчхон анхаарал хандуулна. Нийтийн хамрсан арга хэмжээний хүрээнд 38 хүнийг төр ажлын байраар хангана. Онцгой байдлын газар дэлхийн стандартын гал унтрах машинтай боллоо. Хөтөлбөрийн хэлтс төрийн багтай хамтран нэрэгдэж 1.6 хүн хүүтэй зээл олгож байна. Эдгээр улсад мэдээллийн дэлгэрэнгээд анхаарал хандуулна. Мэдээлж байна. Хөтөлбөрийн явнаас баталсны дагуу энэ жил нийтийн хамрсан арга хэмжээг зохион байгуулж ажил иргэдийг төр ажлын байраар хангаж байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд 40 хүнийг төр ажлын байраар хангасан бол дахин 38 хүнийг цас цэвэрлэгээний ажилд 5 хоног ажиллуулахаар болсон байна. Хөтөлбөрийн яамнаас баталсны дагуу 2015 онд манай аймагт 5 төсөл хөтөлбөр нэг нийтийг хамарсан арга хэмжээ хэрэгжиж дуусаж байна. Энэхүү нийтийг хамарсан арга хэмжээний хүрээнд иргэдийг төр ажлын байраар хангадаг бөгөөд аймгийн 90 жилийн оюутнуудыг төр ажлын байраар хангаж хотын бүтээн байгуулалт болон цэвэрлэгээний ажилд дайчилсан. Тэгвэл энэ жил цас их хэмжээгээр орж хальтаргаа гулгаа ихтсэнтэй холбоотойгоор 40 иргэнийг төр ажлын байраар хангаж нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэж байна. Энэ онд нийтийг хамарсан арга хэмжээний хүрээнд 500 гаруй хүнийг төр ажлын байраар хангаж 87 сая төгрөгийг олгосон байна. За манай хөтөлбөрийн хэлтсээс хэрэгжүүлж нийтийг хамарсан арга хэмжээ төр ажлын байр одоо ерөнхийдөө хэрэгжээд дуусах шатанд орж байна. За өнөөдрийн байдлаар нийтдээ нэг 557 хүн хамрагдаад нийтдээ нэг 83.3 сая төгрөгийн санхүүжилт тухайн хүмүүст цайлан болгож олгосон байгаа. За тэгээд одоо онд ус хүртэл маргаашаас эхлээд одоо нийтдээ нэг улаан сум дээр энэ замын мөс цас цэвэрлэгийн ажилд нийтдээ нэг 38 хүнийг 5 өдрийн хугацаанд ажиллуулах юм. За тэгээд оны эцсийн байдлаар нийтдээ нэг яг энэ ондоо нийтдээ 595 хүнийг аймгийн хэмжээнд ажиллуулад 87.9 сая төгрөгийн нэрмэд зарцуулж энэ хүмүүст цалин гэж олгож байгаа. Цас цэвэрлэгээний ажилд одоо гişний нэр хүмүүст ажиллаж байна. За зөвхөн цас цэвэрлэгээний ажилд сая өнгөрсөн 7 хоногт ерөнхийдөө нэг 40 хүн ажилласан. За тэгээд өнөөдөр маргаашаас 38 хүн ингээд нийтдээ нэг 78 хүн ажиллаж байгаа. Энэ хүмүүсийг шалруулсан юм байхгүй. Ерөнхийдөө энэ оны хувьд бол оны эхнээс эхлээл хүмүүстэй зар мэдээлэл танилцуулаад тэгээд энэс хойш бүртгэж эхэлсэн. Оны эхнээс. За тэрнийг өрөөнд нийтдээ нэг манад 300-400 хүн бүртгүүлсэнээс яг тэр бүртгэлийнхэн дараалалаар явж байгаа. За тэгээд он гараад бол мэдээж дахиад энэ ажил хэрэгжиж эхэлнэ. Тэгэхээр он гараад ажиллах хүмүүсийг бол он гараад бүртгэж эхлэх юм. Ерөнхийдөө нийтийг хамарсан ажил маань болохоор голчлон дандаа бүтээн байгуулалт ажил, цэвэрлэгээний ажлууд, гэх мэт ажлуудаар ажилладаг. Тэгээд яг энэ оны хувьд бол манай дээр энэ бүтээн байгуулалт энэ аймаг орон нутгийн ойтоо тохиолдол бүтээн байгуулалт ажлууд бас мөн тухайн үеэр цэвэрлэгээний ажлууд гэх мэт ажлуудаар өнөхтэй төлөв ажилласан байна. Энэхүү арга хэмжээнд хамрагдсан 38 нэргэн 5 хоног ажиллах бөгөөд өдрийн 8 цагаар ажиллаж байна. Энэхүү төр ажлын байраар хангах арга хэмжээ он дуустал дахин зохион байгуулагдахгүй юм байна. Залуучууд бол одоо нийгэмд юм хийх гэж байна. Яг одоо энэ дээр хэмэтсэн байхгүй шүү дээ. Энэ дээлгөө хүмүүс байхгүй л шүү. Гөгт маань төгсөж ирээд ажлын байрг болчихсон. Энэ юу гэхээр боловсролын гажууд л. Сайн нэгэн застай сайн улс орн бол хөгжиж явдаг байхгүй юу? Энэдрийн байдлаар болохоор ер нь дарны кемэрлэг гэдэг юм явагдаад байна яа надад. Кемэрлээс олж нэг малчдаа эдэн бас ирнэ. Гэцээ ах шиг байна. Малын үнүүд барааны үнүүд бодгоо. Малын зүйхэд бихэмнэнс. Эмилээ бөхмөрсөөс эвэлжилт удаагийн байдлаар нэг хаагах байна гэхдээ удаа сургууль гиндэвтер хард юм байна. Малын дэвстэйж авсан. Надад одоо ингээд харна бихэмнүүд ингээд болох байгаа нэг зүйл юм л. Одоо харин зах зээлд надад чөлөөтэй нэр гаргадаг бас болж байгаа юм уу гэж бодлоо шүү дээ. Экспорт гэдэг юм байхгүй. Тэр дэскээс тэр талаар авах хэмжээ авсан юм байхгүй бас үлдээд. Ийм л орж яана гэж үзэж байна. Яар болохгүй юм зөндөл байна л да. Тэгэл нь одоо болохгүй юм бол одоо хямрал мөрлгөл мөнгө төгрөгсөлдөхгүй тэгэл ажил төрөлж байхгүй. Ер нь л хэцүү байна л да. Одоо бүхэн л одоо ер нь тэгэл ер нь л таарав. Миний хувьд ч бас нөлөөлж нөлөөлөх байх. Би зах дээр гонс төрөлж яддаг. Одоо орж байгаа хүн ч гэсэн байхгүй ховордсон.
хямралгээл орлого муудаж байгаа. Тэр засаг нь одоо дээгүүрэл одоо шийдэх байл гэдэг юм. Бид нар одоо юм мэтгэхгүй юм чинь. Тийм үстэй. За яг одоо өнөөдрийн байдлаар гэхээр хямрал одоо нүүрлээд бас л жоохон цалин мөнгө гэдэг юм чинь орлогогүй хүмүүст жоохон тулгарсан асуудал их байгаа юм байна. Одоо цаашдаа бас одоо ингээд сонгуул орон нутг болоод ямар юм болд юм байгаа юм тэр тэгж ижил нэг юм өөрчлөлт юм байгаа. Өнөөдрийн байдлаар бол гүнлээ нэг хэлэх гэж байна. Хямрал бол их байна. Ер нь л хямрал бол их л нүүрлж яах гэж хэлэх гэж байна. Ажлын байрууд олдохгүй л байгаа шүү дээ ер нь бол. Хүний яг сэтгэл тогтсон ажлын байр гэж одоо ер нь гарч байгаа юм ер нь байхгүй л байгаа шүү дээ. Хуваараа зүгээр бас юм хийх гээл тэл тогтсон бас тийм ажил төрөл олдохгүй байгаа. Болохгүй байгаа юм чи алгал байна. Ард түмэд л хэцүү байх шиг байна. Ард түмэд болохгүй байна л да. Тэр засагч болохгүй. Хийж байгаа юм алга байна ш. Монгол эдхийг үрлэж бодож байгаа болохос энэ ард түмэд характер хийж байгаа юм юу ч алга ш. Хэдэн алдар төмөрлөг хийсэн босгосон байна. Болохгүй бол битгэхгүй хэдэн замтаасан маань өшөө алгал байна ард түмэд. Ард түмэд наалж байгаа юм юу ч алга. Миний хувьд бол яг хөтэ болж байна. Би яг зүгээр суухгүй тэр засгийг харахгүй өөрөө болж байна. Хөдлөм хийгээд. Тийм л байна. Тэгүн хүний амьдрал чинь өөрийнхөө амьдрах юугаа өөрийнхөө одоо аль сэтгэж бодож хөдөлмөрлж чадсан хүнд амьдарч байгаа. Зүгээр нэг төрлөл хэмэрч бид амьдрал муу байна гэж төрлөөгөө дараад татнаад бас нэг таалагддаг. Тэгүн хүний өөрийн тэр хэн сэтгэж бодож хэн хөдөлмөрлж чадж байна. Тэр хүн амьдрах чөлөөтэй нийгэм болцсон юм шүү дээ. Тэ. Аян эдэн зэн хямрал гэдэг юм чинь манай Монгол улсын тэтгэдэргээрээ бүхэлд нэг үйлдвэрлэл юу байхгүй. Зөвхөн энэ ашигт малтан юм дараал тэрний ханшуунчдаар нь л тэгэл Монгол улсын буцаад дагаад үндэслэл юм байж таажиглаж яхад энэ. Тэгэхээр төрдөгөө нэг төр намчрахал нэг дээрэж их намчрах юм. Нэг намчрах чахаар төрдөгөө намчрахал тэр нам муу энэ нам муу гэж төрдөгөө дайрчсан дөрхнөдөө энэ цагт чөлөөтэй нийгэмд өөртөө хөдөлмөрөд өөртөө сэтгэл бодоод амьдрал их кимрээд авч юм аа багш байх. Залуучууд бол одоо энэ нийгэмд юм хийхгүй шах байна. Яг одоо энэ дээр хэмжсэн юм байхгүй шүү дээ. Энэ дээлгөө хүмүүс байхгүй л шүү. Төгсд маань төгсч ирээд ажлын байрг болчихсон. Энэ юу гэхээр боловсролын гажууд. Сайн нэгэн застай сайн улс орн бол хөгжиж явдаг байхгүй юу? Дараагийн мэдээ хүргэж байна. Энэ жил аймгийн онцгой байдлын газарт 800 орчим сая төгрөгийн тоног төхөөрөмжийг шинээр нийлүүлжээ. Энэ удаад улсын төсвөөс 500 сая төгрөгийн өртөгтэй бүрэн тоноглогдсон гал унтрах машиныг хүлээн авсан байна. Нийслэл болон орон нутгийн онцгой байдлын байгууллагууд бүгд найрамдах Солонгос улсад үйлдвэрлэсэн Tata Daewoo K7C6F маркийн галын үндсэн албаны автомашинтай боллоо. Албан хаагчдынхаа ажиллах нөхцөл энэхүү өдрөөс өдөрт сайжирч дэлхийн стандартын техник хэрэгсэлтэй болж буйг хэлсэн үгэндээ онцлоод энэ төсөл дээр ажилласан албан хаагчид болон компанийхэнд талархал илэрхийлсэн байна. Нэг бүрэн 570 сая төгрөгийн өртөгтэй эдгээр машиныг өнгөрсөн оны хөрөнгө оруулалтын хүрээнд Бодис автомотив компани нийлүүлжээ. Нийслэлийн хан үйлдвэрэг болон Увс говь алтай, Өмнө говь орхон, Өвөр хангаас, Хватар сэлэнг, Ховд, Хинтээ аймгийн онцгой байдлын газрын аврах гал унтрах ангиудад эдгээр машиныг хуваарлжээ. За, Солонгос улсад үйлдвэрлэгдсэн 8.5 тонны одоо ус ачдаг даацтай 400 литр хөөс ачдаг энэ Devo Tata Devo гэдэг машин. Тэгээ одоо өнөөдрөөс улс аймгийн онцгой байдлын газарт ирээд өөр гүйцэтгэж эхэлж байна. Гал унтрах зорилттой. Тэгээ гал унтрах зорилтын үндсэн албаны автомашин гэж явдаг. Энэ улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орж ирж байгаа техник хэрэгслүүд. Нийтдээ нэг энэ машины өөрийнх нь өртөнд 500 гаруй сая төгрөгийн өртөгтэй байх шиг байна. Нийтдээ 800-900 сая төгрөгийн одоо хөрөнгө оруулалт хийгчлээ. Автомашин техник хэрэгсэл 5 машин шинээр одоо ирлээ. Тэгээ үндсэндээ манай гал унтрах ангийн парк шинжил 100% хийгдчихэд. За ер нь одоо бид гаражийн асуудал бас нэлээд хэмжээнд тусч байна. Одоогор бол байгаа нэг 5 машины гаражт бол 5 том техник орчоод байна. Өшөө одоо бид гаражийн асуудал нэм чухал тавигдаад байгаа. Тэгээ энийг одоо бас шийдвэрлэх талаар хөөцөж ажиллаж байна. Тэгэхээр яг гараж яг энэ онд багтаа шийдвэрлэх боломж олж байна.
Энэ онд багтаа шийдвэрлэх боломжгүй болсон. Ирэх жилээс одоо хүсэл тавина да. Ямар ч байсан одоо аймагт хүсэл тавьж шийдвэрлэх талын тийм хөөцөлтөнд. Одоо манайх чинь 2 том машин баруун бүсийн эрчим хүчийн систем гаражтай байна. За 2 одоо жижиг машин үндсэндээ гадаа зогсож байна. Яг одоо өвлийн хүйт нөхцөлд аврах ажлын зорилтын машин гараад явхад бол бас нэг талаар очир дутагталтай болчиход байна. Энэ машиныг ОХ-ийн төвөөр ашиглах. Энэ ОХ-ийн төвөөр ашиглах боломжгүй. Объектын галдан хүлээн явна. Байшин барилгаа гэрийн аж ахуй нэгжид гарсан галдан бүрийн унтрах зориулсан. Объектын галдан бүрийн унтрах зориулсан машин. Онцгой байдлын албан хаагчид өнөөгийн шаардлагад нийцсэн тоног төхөөрөмж багаж хэрэгслээр дутмаг байдаг. Энэхүү сүүлийн үеийн бүрэн тоноглогдсон дэлхийн стандартын гал унтрах машинтай болсноор онцгой байдлын газрын албан хаагчдын хүнд нөхцөлд ажиллах эрсдэл багахан ч гэсэн буурч байгаа юм а. Чаяга жигнэ. Оо чаачин базарваны хэктэн бар жигнэ. Хаяа мөрбөдөд чаачин. Гүй ямар бодхоор бахваа өнгөрснө дах бүтэн сайн өрөөнэж нүк банк дээрэмдэ хэктэн бар жигнэ да базарваны. Күн удаагомж хаадаг жахын. Гүй Улаанбаатарт гинэ худалдаа хөгжлийн банк дэгмиг өрөөнэртэй хоёр бичгэн хөвнөрөө дээрэмдэ базарваны буу таваад хэктэн болоод дээрэмдэ 380 сая төгрөг аваад очгинэ. Тэгээ явсан бол баригдсан болов. Нариуд юм дагамрууд юм яадан болов. Гаа өвсөн хүн биш гинэ. Тэр чинь Улаанбаатарын көвчд байсан байваа. Чаваас тэгээд одоо көм саун гэдэг юм цуужгаад баригдчихсан гинэ. Хүн нэргүүт харваастууд дахиад хурдан түргэн гараа явдгоо тэр өнөөсөн гараа явахс. Нарын дагамр хүрээд ирэхгүй самт ядарч явах нэ нүндэ. Гүй яг нэг тийм хутгаж гисэн юм яг жуулууд базруу тэр чинь гიშгүүлгээ бараад авчих хэрэг болдгоо базруу. Гүй цагтаа цуух гэдэг нь сайхан болсон байваа. Одоо намайг нэг хутгаа хийгээд минь дорн бараад авчихдаг болж очгүй. Тавтаа үуч ухаа хутгаач нь. Ухаа гараа тайрууд тийг. Тэ барьж авчихсаар болж шаа базруу. Юнгиснийг хар багаас нь бөөсүүд саадаг барьж авсан ажим дээрэмчин банк дээрэмчин юуд ямар мууяртай ухаар баасууд үтэрчин. Комет кода харин тэгээд ховор гиднадаа үнэм хотын меткод базар байна. Нэг нь 85 он төрсөн ковн гэнэ, нэг нь 92 онд гарсан ах 2 болж байна. Гүй өнгө тэр аваач хоёр гэд юм сахи хэрэгжиж хоёр маасан дээр. Тэд нэр дээрэмдсэн болов. Гуан бава хоёр хүүхдний өрөөнийхөр даранд орж удаа тэгээд дэвэрсэн дээрэмчимэч тийм юм ч тэр зургатар хэлээд аваа янз нь. Гүй өнгөнөч базар байна чи ямар муухай ахтра гүнэж чухмарын байтан базар байна. Одоо Монгол хүн бууж банкан дээрэмчих тэр яах юм бол чинь базар байна. Тэгээд таваад гамчтай баймаар юм дээр банкнаас салбар одоо үтэ цойчтай одоо хажуудан буутаа саадаг баймаар юм байна. Мэдхгүй базар байна. Эндгээд юм хэцханаад ууж. За тэгээд чаяга жигнэ. Годонаач нь Монгол ардын намд Монголын ардсан намд эдний ч одоо сунгуулийн ажилд орж очин байна гэж байна. Улаанбаатараас нар Тэсагийн одоо хороод машина цангарч байна гинэ. Гүй яадаг ачаан тэр чи яадаг мод. Гүй энэ дээрээ нь донгом дээр дандан ардын намыг дэмждэг усууддаг бэдгнэ тэр. Хаа юнгын чаажны бас чааж сүрэнг юм нэрдэмгээ бас тийм сураг гарч авш. Гүй харин тэгдэг нэ тэр чинь ирээд одоо чааж сүрэн ардсан намынхан дэгэд одоо Тэсагийн болгода Монгол ардын намын дэ нөх юм болж байна. Гүй ангид болж явах юм бэ? Мэдхгүй базар ваны нүдэг ихтэй муухай. Гүй тэр чи кэнэ сонсож. Гүй нэ тэгээд игээд ховор дүүргэлж цаанаа доо. Үнэн худлын мэдхгүй базар ваны ажны ихтэй гэлж цаанаа доо. Ирэмгэ хов. Тэгээд чаяга жигнэ. Цааны нүндэ одоо көдлөндөө сургуулиач нь өртөмнөө соёлооч гэдэг итгэлийн уралдаан зарлж гинэ базар байна. За тэр чинь яг юм. Гаа тэгс нь одоо манай энэ одоо өрдгөж хэлдэг байсан биш үү? Одоо кэжана энэ коммунизм нь үед. Одоо тэгээд хэлдэг болж ах юм гинэ. Шинэхнээ MBC телевизэн одоо 1908 оноос 2008 оноос хоорон MBC телевиз гарч ирэл көрх одоо өртөмгөл хэлэлэг гэсэн одоо хэлж эхэлж ах юм биш үү?
Тэгээ түүх соёлын судалдаг одоо шин тим юм гаргаж яана гинэ. Тэгээд 30 хэдний ихтгэл орж гинэ базар. Одоо тэгээд одоо пүрэн тагва гэж байдаг шүү. Энэ одоо Улс эрдэм сургуулийн багш тод үсэг бичдэг одоо тэргүүн байранд орж гинэ. Кой хөнгөнө чаач нь ямар сайх юм дээр чинь. Гүй харна кака цаах юм болж гинэ 30 хэдэн хүн орж гинэ соёлын гавьяа тэтгэврт нь оров тэргүүтээ уусаж шүүж гинэ базар байна ажин. Тэгээд одоо тэр бас хэдэн залуучууд оюутнууд көөгчүүд багчууд тавтаа орцгоосон байваа. Одоо түүх соёлын мэддэг болж яадаг жигээ. Гүй харин болж яана дээ нэврэн түүх сайн мэдж явах үсэн көөгчд багчууд чааваас. Түүх мэдж явах дээр одоо сайн болж явах юм доо базар байна. Тэгж гинэ. За тэр сайх юм болсон байх шүү. За тэгээ цаанаа гэж гинэ. Гуана махна үнэхэн дэр нэг жагтан болж яана гинэ. Цаач намааж нь шинац нүхрэ махна 3800 төгрөг гинэ. Хөөе махна нама 3500 төгрөг болж явах юм байва тэр хоёрын махна өртж явах юм байва янз. Гүбэ ямана махбанаар 1000 төгрөг томног зогсож байгаа нөх ухаарвас тэр эргүүтэй. Гүн гэж ахтын байтмааж нь чи. Көлгүй яман болооч. Манайд нахан цаар хадаад гэсэн юм тэрүүг наацаарчдад зарчдах явах нь яагаад гэсэн. Юмын гарамна гэсэн зогсож байгаа гинэ. Гүн гэнэ чаач нь махан гэдэгт намын нунад ихтэн болж байна доо базарваны. Года яах харин хавртай ягдам гэхээс үшэний үлдэ тавта хэмтхэн мах идэх юм байва янз. Тийм болтон күн цанаа янз. Нүснүн ямар байх гэвтэй. Нүснэтгэхгүй за янда надад үл хийх болох төр үлнэ мэдээд юм биш үү. Бензинаа үнэ багтаад бичихэн багч тэгээс гэж яг дандаа муу юм хэлж яах вэ харин одоо көрк базарваны бензинаа тоснаа үнэ багтаад отохдоор одоо тэгээд кэнкунгад одоо бичихэн хэмтэх юмлаар шаардсан шиг көрк майдэр. За тэгээд юм хэлж ганаа доо хөдөө юм итгэхгүй базарваны. Мэдээлэл хөтөлбөртэй хамт үзэгчдээ баярлалаа. Дараагийн мэдээлэл хүргэж байна. Хөдөлмөр хилцээс төрийн багтай хамтран жижиг дунд үйлдвэрлэг дэмжих төслийн хүрээнд 120 сая төгрөгийн зээлэг олгохоор ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 80 орчим сая төгрөгийн зээлийг иргэд аж ахуйн нэгжүүдэд олгоод байгаа юм байна. Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих сангийн жижиг дунд үйлдвэрлэх сангийн зээл олгогдож эхэллээ. Энэ жил манай аймгийн хэмжээнд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих санд 400 сая төгрөг хуваарлсан бөгөөд өнөөдрийн байдлаар 120 сая төгрөг ирсэн бөгөөд жижиг дунд бизнес эрхлэгчдийн төслийг авч шалгаруулсан байна. Хөдөлмөрийн хилтэс төрийн банктай хамтран 0.6% хүүтэй зээлийг олгох бөгөөд төсөлд хамрагдсан иргэд 2 жилийн хугацаанд буцаанд төлөх юм байна. Зээл авахыг хүссэн 55 иргэний 260 сая төгрөг хүссэн өргөдөл ирсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 80 сая төгрөгийн санхүүжилт хийгдэж иргэдэд олгогдсон байна. Хөдөлмөр дэмжих сангийн жижиг зээлийн санхүүжилт нь 2015 120 сая төгрөг ирсэн. Тэрний санхүүжилтийг төслийг үргэлжлүүлж аваад төрийн банктай хамтраад төслийн байр зураг явуулт гээд 50 төслийн төрийн банк хөрвүүлсэн байна. Одоогийн байдлаар бол хөрвүүлсэн төслүүдээс бол нэг 80 орчим сая төгрөгийн санхүүжилт гарсан. Үлдэгдэл санхүүжилтийн ондоо гарах ийм төлөвлөгөөтэй ажиллаж байна. Үлдэгдэл одоо нийт бол улсын хэмжээнд хуваарлагдсан 430% орсон. Үлдэгдэл санхүүжилт нь одоо он гараад ирэх нь байна. Үлдэгдэл санхүүжилт хийснийг бас гурван хэвлэлийн хэсгээр дамжуулаад бас одоо төслийг зарлж төслийг хүлээж авах байхаа. Яг одоо энэ хөдөлмөрлөл дэмжих чиглэлээр олгож байгаа зээл болохоор одоо сүм хөгжлөж жижиг дунд үйлдвэр шиг тийм томоохон хэмжээний зээл биш. Өөрөөх нь өрхийн хуваарь хөдөлмөр эрхлэгч иргэдэг дэмжих чиглэлийн багахгүйтэй баг зээл болохоор ерөнхийдөө төсөл ихсэн иргэд бол яриа болохоор хүлээж байгаа эрхэлж байна. Тодорхой. Ер нь болохоор нийтдээ 69 төсөлд 342 сая төгрөгийн санхүүжилт хийсэн төсөл хүлээж авсан. Тэрнээс болохоор 120 сая төгрөгийн төслийн одоо тодорхойлдог бол банк руу хөргүүлсэн байгаа төсөлд. Мөнгө нь орж ирсэн гэсэн. Мөнгө нэрээд олгогдоод одоо нэг 80 орчим сая төгрөг гарцсан байна. Хөдөлмөрийн хилтэс болон төрийн банкны мэрэгчлэтнүүд төсөл ирүүлсэн жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн үйлдвэрлэл үйлчилгээний газар дээр нь очиж танилцаж шалгаруулсан байна. Зээлийг ихэвчлэн жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг иргэд авсан юм а.
Хэсэг зам реклам сурталчилгааны дараа ABC News мэдээлэл хөтөлбөр үргэлжлэхийг хүлээн авч байна.